Монгол Улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр Ерөнхий сайдын 2025 оны 4-р сарын албан даалгавар болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан бичгийн хүрээнд төрийн өмчийн мэдээллийг нэгтгэн цахим системд бүрэн шилжүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулж байна. Өмчийн бүртгэлийн цахим систем нь төрийн өмчийн бүртгэл мэдээллийн удирдлагын тогтолцоог боловсронгүй болгох замаар төрийн өмчийн үр ашиггүй хөрөнгө оруулалтыг үгүй болгох, ил тод байдлыг хангах, нэгдсэн үр ашигтай болгож сайжруулах зорилготой юм. Энэхүү систем нь одоо манай төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар өмнө хөрөнгөний хөдөлгөөнтэй холбоотой цахим системтэй байсан. Тэгээд энэхүү системийг сайжруулахын үүднээс илүү шинэ сайжруулсан хувилбарыг гаргаад одоо өнөөдөр Дархуул аймгийн төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд болон холбогдох мэргэжлэнүүдэд энэхүү цахим системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж үдээс хойших сургалтын дээр одоо практик тестийг хийхээр одоо яг эд явагдаж байна. Энэхүү систем нь цахим шилжснээр тухайн байгууллагын систем нь улсын бүртгэлийн ерөнхий газар, автын өрийн үндэсний төв, газар зохион байгуулалт, геодит зурагчдын ерөнхий газар, сангийн яамны ПИМ форум, ПИМИШ гэсэн системтэй холбогдсоноо тухайн төрийн болон орон нутгийн мэдээлэл маань нэг том мэдээлэлтэй болж үнэн зөв дататай болно гэж илүү даваа талыг бий болгож байгаа маа. Иргэд олон нийтэд нээлттэй байгаа портал систем маань иргэд олон нийт маань түрээс дуудлага худалдаа агтлсан бараа гэсэн зэснээс одоо жишээ нь агтлсан барааны дэлгүүрээс тухайн иргэн маань тухайн байгууллага хөрөнгө акцсан гэж тохиолдол акцсан барааны дэлгүүрийн зэс рүү ороод өөрийн сонирхсон акцсан барааг худалдан авах боломжтой. Түрээс дуудлага худалдаан дээр болохоор тухайн иргэн тухайн байгууллагын дуудлага худалдаанд захимаар хаанаас интернетийн нөхцөлд захимаар оролцоод ямар нэгэн хүний оролцоогүйгээр тийм ашиг сонирхлын зөрчилдөөсгүйгээр оролцоод боломж бүрдүүлж байгаамаа. Түрээсийн хувьд бол тухайн төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн этгээд нь илүүдэлтэй байдал баг түрээслэх сонгон шалгуулалтыг портал систем дээр тавиад тухайн сонгон шалгуулалтанд иргэд аж ахуйн нэгж маань материалын дагуу бүгдийн сонгон шалгуулалтын цахим орчинд оролцоод явах боломжийг бүрдүүлж байгаа. Монгол улсад төрийн болон орон нутгийн өмчийн нийт 7000 гаруй байгууллага байдгаас Дархуул аймагт орон нутгийн өмчид 104, төрийн өмчийн 43 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар орон нутгийн өмчид 104 байгууллагын нийт 608 тэрбум төгрөгийн хөрөнгө бүртгэгдсэн. Шинэ цахим систем ашиглалтанд орсноор нийт хөрөнгийн мэдээлэл иргэдэд нээлттэй болох юм. За энэхүү цахим систем нь 10 дугаар сараас хэрэглээнд шилжих юм байна. Төрийн өмчийн бүртгэл мэдээлэл